City Night чиний хөтөлбөртөө эргэн тавтай морил ирэх үзэгчтэй мэдээж манай нэвтрүүлэг бол студиэс шууд хүрдэхээр онцлогтой. Тэгээ шөнийн нэвтрүүлэг учраас бас нэвтрүүлгийг маань үзээд тавтай сайхан амардаг. Тэгээ маргаашийнхаа ажилтнаас ирчүүч авдаг олон үзэгчд байдаг болов уу гэж бодож байна. Тэгээ бас нэг зүйлийг сануулад хэлчихье. City Night чиний хөтөлбөр гэсэн Facebook хаяг та бүхний өмнө нээлттэй байгаа. Тэгээд зочдоос маань асуух асуултаа тэнд бичих боломжтой шүү. Яг одоо бол шинэ өдөр айлчилж ирж байна. Ердөө ганцхан минуттай байна. Тэгээ үзэгчдэдээ бас 4-р сарын 10 юу гэсэн чинь ахаа хоёр бол одоо ерөөсө шоконд орсон байдлаасаа гараагүй байна л да. Нөө дөнгөс ангид нөө оюун ухааны мастеруудтай ингэж байсаар хагаад бүр одоо он сараа хүртэл марцсан байна. Тэгээд 14-ний өдөр ирж байна. Шинэ өдөр ирж байна. Одоо 2 минут болтой байна. Тэгээд зочиндоо шинэ өдрийн мэндийг хүргээд ярилцлага эхлүүлье. Мэдээж My Voice наадмын шилдэг оролцогчдын нэг та бидний хизээний танилцуулсан Мишель. Үдшийн мэнд. Үдшийн мэнд та бүхэн ч гэсэн. Үдшийн мэнд хүргэе. За, Мишель дөнгөс сая хаанаас ирвэ? Одоо цаг нэлээ орой болсон байна. Оройтож урилах хүргэсэнд бас уучлаарай. Зүгээр. Хичээлээ тараад гэртээ очичоо. Тэгээ манай гэр ойрхон болохоос тэгээ хүрээд ирлээ. За, Мишель City Night шиний хөтөлбөрт өнөөдөр өргөдлөө. Тэгээ өмнөх дугааруудыг үзэж амжсан болов. Сая бас 2-2 болонг маань сууж байгаад үзсэн шүү дээ. Ямар санагдваа? Ямцтай. Дотор хоёрын цээжлээд ингээд давхар хийж үзсэн Мишель сая. Үзэх гэснээр тэгээ энэ хүн дээр анхаарал төвлөрөө тэгээ бүр юун цээжлэх. Энэ хүн оюухны мастер дээрөө их хөлтөр. Ер нь нэлээд олон үзэгч маань тэр хүн дээр анхаарал төвлөрсөн баха тий. Инх мөнхийн үед бол бас залуухан одоо ерөнхий боловсролын сургуулийн сурагч 17 настай. Мишелийн үед ч гэсэндээ бас залуухан одоо бас хэдгээр анги лээ? Жицүү 17 настай. Тэгэхээр ийм одоо мундаг, авьяастай, чадaltaй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаа залуучууд Монголын маань ирээдүйн хойчийг залгаад ингэж гарч байгаа юм байна шүү гэдгийг City Night чиний хөтөлбөр та бүхэндээ бас харуулахыг зорьсон. Өнөөдрийн дугаарын гол онцлог нь тэр тийм ээ. Тэгэл яг ер нь Voice-аас хойш юу хийж ийн Мишель сайн сайхан ойр бас уулзсангүй. Voice үеэр бол бас нэлээд уулзчихсан юм байна. My Voice дуусаад ерөөхдөө хичээл рүү анхаарлаа төвлөрүүлсэн. Одоо төгсөж байгаа учраас бас хичээлдээ анхаарлаа төвлөрөх хэрэгтэй, сургуулийн амжилттай төгсөх хэрэгтэй. Манай UBS телевизээс санааж зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнүүд тэгээд ер нь одоо юу гэдгийг авьяасыг нэг зорилготой тэмцээн уралдаануудын шилдэг оролцогчдын хувьд бол зарим нь бол ингээл гарч ирээл уран бүтээл төрөвдөг бол зарим нь бол тэгээд л яг л тэр шоугаараа ингээд өөрийнхөө карьерийг дуусгачдаг л да. Мишелийн хувьд бол их өвөрмөц хоолойтой, содон төрхтэй болоод ч тэр манай продюсеруудын, кино бүтээгчдийн, дуу бүтээгчдийн анхаарлыг ихээр татаад одоо ч маар 2-3 уран бүтээлтэй болсон байгаа шүү тийм ээ яг шоуны дараанаас эхлээд. Ерхэд бол сургуулаа төгсөөл яг тэр зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээ гэж бодож байгаа. Мэдээж надад тусалж дэмжиж байгаа тийм хүмүүс зөндөө байгаа. Тэг яг сургуулаа төгсөөд яг гоё анхаарлаа яг гоё төвлөрүүлээд хийвэл хийн л гэж бодож байна. Одоо шинээр гаргасан байгаа уран бүтээлүүд одоо шоунаас хойшоо гаргасан уран бүтээлүүд гэвэл ямар дуунууд вэ? Сургуулийн зүг гээд нэг киноны дууд болсон. Тэрний дараагаар Ромео Жулиета жүжигийн бас хөгжимд нь өгдөг мөн хуримлдаг хэсэг дээр нь айлсан байгаа. My Voice-д ороод байр эзлээд тийм ээ. Маш олон хүний танил болчихсон байгаа манай Мишель маань. Яг тэгээд эргээд одоо сургуультай очиход гэдэг юм аа. Эргээд одоо нөгөө тэмцээний дараах уч амьдралд эргээд очиход хүмүүс чамайг яаж хүлээж авч ирсэн? Ер нь бол бүгд таньж байгаа биз? Сургуулийн хувьд бол мэдээж таньж байгаа. Бус хүмүүсийг сайн мэдхгүй байна. Гэхдээ мэдээж намайг үнэлэх үнэлэмж нь өөрчлөгдсөн ч юм уу те арай хүндэлдэг болох ч юм уу. Маш олон хүмүүс таньж байлээ манай Мишелийг те бид хоёр зураг тавьсан байгаа өчигдөр маш олон лайк ирсэн. За их гоё дуулдаг охин шүү, их гоё уянгалаг хоолойтой шүү, хөөрхөн шүү гэсэн комментод маш их ирсэн байлээ. Тий, Мишелийн би дуулалтанд нэг дуртай. Одоо мэдэндээ өрөөндөө би чинь Мишелийн дуунуудыг тавиа сонсоо суудаг. Тэрийг хэд дуудаа гэдэг эргүүлэл игээ сонсоод идэг. Үзэгчтэй сануулж хэлээ City Night шиний хөтөлбөр гэсэн Facebook хаяг та бүхний өмнө нээлттэй байгаа. Яг одоо бид бас Мишельтэй бид гурыг хамт авахгүйсэн зураг байгаа. Тэр зурган дор Мишелээс асуухыг хүссэн асуулт, түүнд өгөхийг хүссэн урам зоригийн гайхамшигтай үгс байх юм бол хүснээрээ бич боломжтой. Бид тэр үгийг нь уламжилж өгөхдөө баяртай байх болно. Харин та бүхнийг асуултаа явуулж байх зур удаан хүлээл гэж чилээлгээд яах вэ? Мишелийнхээ сайхан дуу хооройг бас сонсё тэхүү. За, 2 уран бүтээл хүргэнэ гэсэн. Хамгийн ихний уран бүтээл нь ямар дуу вэ? Гала тоглолтын дээр дуулсан төгс тоглолтоор дуу гайхалтай. Гайхалтай. За, үнэхээр
бас гоё дууссан шүү дээ. За ингээ үзэгчдийг бас дэлгэцэн анхаарлаа хандуулахыг урьж байна. Мишель маань My Voice наадмын гала концертанд дуулсан Төгс төгөлдөр нэртэй уран бүтээлийг үзэгчдэд зориулж байна. Энэ дууны хамгийн анхны дуучин BX тий. За BX-с хойшоогоо Төгс 2 дуулсан. Дараа нь Мишель дуулаад одоо яг ингээд өөрийнхөө хоолоогоор бас ингээд бараг хит болгож байгаа. Ингээ бүгдээрээ хамтдаа анхаарлаа хандуулцгаая. Өдрийн уучрал сүрчгийн үнэртэй ялдамхан байсан үдшээр уянгалсан зөөлхөн аялгуу шүнжин зүудлэгдэж надад өдрөн мөрөдөгнөө үсээ задгалсан та хэлж хамтайгаа би үүлэндээ бүр хамт ирэхлэн гэж би төсөөлөх юм Ягахан тэнгэрийн хаяаруу усан шингэж миний мөрөөдөл чамтай хамт ниснэ Төгс төгөлдөө Оудэгслэнтэй саруул ухаан ялдам харт сайхан чамайг биширнэ Чамайг би бодно Мөнхийн шинхэн сарнагчи Миний зүрхэн дэс байлууч Мөрөөдлийн торгон чигүүрэ Мөнгөн сарны зүгнэснэ Ханаас чирсэн юм бэ Харцнуудыг минь бодлаагаад Үргэлж чиний үзэсгэлэн гомдууд Dig at the hole on tagging or such Савын гэрэлтэй хөөцөлдөн хүн тоглоо Хонгорхон ирвэхээ чи надад түүний тухай яриач Тунглаг болорхон тэриймээ харснаас Харин ялтан туяа гэрэлтэн сон гэж ихэхлээ Төгс төгөлдөр Оудэгслэнтэй Саруул ухаан ялдам харт Сайхан чамайг биширнэ Тунглаг ухаан Тансаг ухаан Цэцэгсийн аглон үнэр Зэрхэн чамайг би бодно Мөнхийн шинхэн сарнагчи Миний зүрхэн дэс байлуулж Мөрөөдлийн торгон чигүүрэ Мөнгөн сарны зүгнэснэ Ханаас чирсэн юм бэ Харцнуудыг минь бодлаагаад Үргэлж чиний үзэсгэлэн гонгдуудъя Үрийн туяа минь гигэж Үчийн оздыг атахуулж Онцагийн орсог шимэ Төгс төгөлдөө Миний зүрхэн дэс байлуулж Мөрөөдлийн торгон чигүүрэ Мөнгөн сарны зүгнэснэ Ханаас чирсэн юм бэ Харцнуудыг минь бодлаагаад Үргэлж чиний үзэсгэлэн гонгдуудъя
Stiga гаргууч онцагийн орсон чимээ үстгөлөө. Баярлалаа. Би бас нөгөө YouTube-ээр видеонуудын дуулалтуудыг үзээ сууж байхдаа ямар гоё хоол. Энэ нот хоолоо үнэхээр бүр цаанаас нь бурхнаас өгсөн онцгой тембэр байгаа байхгүй юу. Тэгээ би бас сая ингээд яг хажуунаас нь сонсох хувь заяа надад тохиолон үнэхээр гайхалтай. Нийт үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргэе. City Night-ийн хөтөлбөр Facebook хуудсанд маань чамд бас хаягдлагдсан олон урмын үгнүүд ирж байна. Тэгээ тэр дундаас бас 7 настай охин нь My Voice-д орсноос хойш дэмжиж байгаа. Тэгээ охиныхоо өмнөөс бас чамд уран бүтээлийн өндөр амжилт хүсье гэсэн. Ер нь дуулах хавьяас хэдэн настайгаас нь эхэлж илэрч тодорч гарсан бэ? Дуулах хаяас. За би чинь хүүхдээ хасаа тэгэл ганцаараа ч юм гэртээ тэгэл дуулаад явж идэг. Нэг хүн амтнд сонсгоод байдгүй, ээж автаа сонсолдгоо ганцаараа дуулаад явж чинь. Тэгээд 2 жилийн өмнөөс хүүхдийн найрамдал төвийн харшийн наадамд орсноос хойш ер нь миний энэ өөрийгөө нээх зүйл хэлсэн. Тэгээд түүнээс хойш My Voice-д оролцоод түүнээс гадна хүүхдийн ордны дуулаачин дууланд явснаар хүүхдийн ордны тэр сайхан тайзан дээр гаргацсандаа олон боломж олцсон. Тэгээд тэр олон тайзнаас надад маш олон тийм сурах зүйл, маш олон зүйл мэдэж авсан тэр зүйлүүдээс. Манай студ жахан халуун байна уу? Гайгүй. Харин нэлээд халуун байна тий. За яг үнэхээр гайхалтай дуулалтыг сонсож байгаа учраас студ маань үнэхээр халуухан байна. Түрүүн бас гайхалтай үзүүлбэрүүдийг үзсэн. Өнөөдрийн City Night бол үзэгчдэд маш олон сюрприз. За тэгээ дээрээс нь үнэхээр гайхалтай дуу хоолойг сэтгэлийн 100% таашаалтай хамт хүргэж байгаа болов уу гэж бодож штэ. Олон шүтэн бишрэгчд нь дууг сонсох дуртай хүмүүсийн хувьд Мишелийн Facebook хаяг нь юу юм бэ? Хайгаад болохгүй маа гэж юм. Тэгээд яг хэдэн followers нэмэгдэгэлтэй хэлчихгүй юу? Чэцэг Мика гэдэг. Чэцэг Мика монголоор бичээстэй байгаа юм байна. За тэгээд олон хүмүүсийн асуултанд хариулт өгсөн нэг санаа амарлаа. Мишелийн хувьд ойрт нөгөө нэг одоо эсэлтийн ерөнхий шалгалтыг маш завгүй байна гэж хэлжсэн шүү дээ. Эсэлтийн ерөнхий шалгалт хизээ үлээ? 5-6 сард. Ааха. 6 сарын 17-наас эхэлж байгаа. За 6 сард одоо нэг сайхан өгчөөд хөссөн сургуультай орчхоод тэгээд уран бүтээл рүүгээ орно гэж төлөвлөж байгаа гэсэн тийм үү? Ямар сургуульд сурах төлөвлөгөөтэй байгаа юм бэ? Ангаах ухааны их сургууль. Ангаах ухааны их сургууль нэг бол Мөсний сэтгэл судлалын анги руу орох бодолтой төлөвлөгөөтэй байна. Дуучны мэргэжил. Сэтгэл судлаач дуучин болно гэдэг өмнө ярьжсэн тийм. За ойлголоо. Өмнө Мишельтэй бас нэлээд хэдэн удаа таарчсан юм байна. Яг нөгөө Voice My Voice-ийн үеэр те. Тэгээд ихэд заслын юм ч юм уу сэтгэл судлаач болно гэж хэлжсэн те. Гэхдээ дууныхаа орлыг ерөөсөө арахгүй гэд. Тэгэхээр гайхалтай л да. Эмч гэдэг бол хүний эрүүл мэндийг эмчилнэ. Дуучин гэдэг бол сэтгэл санаагаар эмчилнэ. Тэгэхээр хоёулаа нэг хүнд ингээд зохицолчоор гайхамшиг бүтээх юм уу даа л гэж хараад байна шүү дээ. За BX-ийн Төгс төгөлдөр гэдэг дуу үнэхээр гоё дуу юм байна. Би энэ дууг ийм гоё дуу гэж юусэн мдээгүй байсан. Өнөөдөр Мишелийн хоолоогоор сонсоод үнэхээр энэ дуу дурлцлаа гэж нэг үзэгч маань хэлж байна. За тэгээд арьсаа яаж арчилдаг вэ гинөө? Энэ бол манай үзэгчдийн топ асуулт гэж хэлж байна. Тий. Арьсаа бол тэгээд мэдээж тоник, тэгээд сүм шингэн, нүүр цэвэрлэгч угаах чаар тэгээд цэвэрлдэг. Тийм. Нэг юм тусгааны хэмжээ цэвэрлдэг юм байхгүй. Мөсөөр харчин хаяа. Тийм. Тэгэл эрэгтэй зочид маань оролцохоор ерөөсөө ялангуяа сая инх мөхтөр найз охин гэжсэн шиг л бас асуулт ирээд байна л да. Одоо яг инх мөхөөс асуусан юм чинь бас шудраг байх хэрэгтэй. Мишелээс асуучих. Найз бандтай юу гэж байна. Тийм найз бандтай. За. Залуучуудаа гэсэн. Товч өгөө тодорхой хариулт өгсөн гэж. Ааха. За тэгэхээр ер нь одоо My Voice наадам чиний амьдралд хэр том өөрчлөлтийг хийж чадсан бэ? Чи энэ шоунд зориг гаргаж оролцсноор чи энэ шоунаас юуг олж авсан бэ? Маш том зүйлийг. Энэ тэмцээнд ороход нэг тийм амар тийм зориг энэ төр ороогүй би өглөөс ирэл сууг сальжсэн чи UBS дээр My Voice тэмцээн болох ч юм Монгол дугаар да гэж яриад басна. Тэгэл ээжтэй орох уу гэсэн чи ээж ор гэл тэнгүүт нь ээж нэг тэгж санаа зовж хэлээг болохоор ми сэтгэл татгараад за орчигээд тэгэл манай гэр орох болохоор тэл ирээ бүртгүүлсэн. Тэгэл анх яг тэр рекламыг үзээд шууд нөгөө Содурагийн хайр дуу санаанд ороод тэгэл за ерөөсөө тэр ихний шат дээр нь хайрыг дуулчих гээл тэгэл ирээд дуулсан. Тэгээд эхний шатан дээр бол яг анх орж ирээд миний ээлж хамгийн ихэндээсэн ирээ шууд миний хасан. Тэгээд
амар сандарсан. Маш их сандарсан. Тэгээд ерөөсө гараал цухтаашмар санагдсан. Маш их сандарласан. Тэгээд тэрийг давж гараад тайзан дээр гарч ирээд дуулаад. Гэхдээ дуулахад алдсан зүйл маш их байгаа. Тэгээ 3 шүүгчээсээ тийм мундаг зөвлөгөөнүүд маш гоё урмын үгс гэдгийг сонсоод тэгээд шүүгч нартаа дасаа тийм маш гоё болсон. Тэгээд 4-5 шат бид нар 9 сараас 1 сар хүртэл бид нар хамт явсан. Тэгээд шилдэг 21-тэйг өгүүлээд бас 1 сарын хугацааг бас хамт өнгөрүүлсэн байгаа. Тэгээд 21 өөр бодол санаа, 21 өөр ертөнцтэй би хамт байсан. Тэгээд хүн болгоны өөр өөрийн бодол, өөр өөрийн тэр тайзан дээр бие авч явах байдал, яаж дуулалт нь хүртэл шал өөр. Тэгээд тэр бүх хүмүүсээс 21 шал өөр зүрх үзүүлэлтүүдийг би сурч авсан. Тэгээд UBS телевиз маань, Балхач аах маань энэ бидний ард ажилладаг маш олон мундаг хүмүүс надад итгэл урам тий бүх зүйлийг надад бэлгэлсэн. Гэрийнхэн нь Мишелийг бас энэ урлагийн ертөнцид хөл тавихад нь хэрэг дэмжиж ирсэн бэ? Одоо бас хэрэг дэмжиж байна. Зарим хүмүүсийн хувьд бол нөгөө нэг гэр бүлийнхээ ойр дотныхон дунд нь урлагийн хүн байхлаар за өстө чи л урлагийн хүн болохгүй шүү гэдээ ингээ хорж цагдаад идэг. Танайхан дунд ер нь тийм урлагийн хүн байдаг уу? Урлагийн хүн бол байхгүй. Гэхдээ манай имэж нь маш гоё дуулдаг хүмүүс байдаг. Тэгээд дэмжихийн хувьд бол маш сайн дэмждэг манай ээж, аав, хамаатан сад имээ бүх хүмүүс маш их дэмждэг, маш гурмын үг хэлдэг. За баярлалаа. Гайхалтай сайхан ярилцлагыг өрнүүлж бас гайхалтай сайхан уран бүтээлийг үзэгчдэд маань хүргэж байгаа Мишельтэй баярлалаа. 2 дахь уран бүтээлээ хамтдаа сонсцгоё. Ямар дуу хэлээ? Бид хоёр дагаад дуулвал мэддэг дуу юу үгүй юу? Мэддэг шиш маа тийм уртаж тавиад үзье. За, нууц юм байна тий. За, найруулагч маань аюу гэх баха. Найруулагч маань аюу гэх бах гэснээс өнөөдөр бас манай найруулагчийн төрсөн өдөр юм байна. Цэгэр дэлгэцээрээ дамжуулаад найруулагчтай төрсөн өдрийн мэнд хүргээд бас энэ дууг бид гураас зориулж байгаа шүү. Тэг яг өөдөөс хараа сууж ин л та баяр хүргэе. За, City Night-ыг бас авч явж байгаа. Туршлагатай чадвартай манай Содуура киног Содуура киног найруулсан гэдгээр нь үзэгчдэд бас зургийн тавина. Тийм захаа одоо шинэ жилийн төрсөн өдрийн маалгаа өсгөө. За, аяа тавиараа найруулагч.
үгүй юу? Гайхалтай сайхан Тийм мэдрэмж. гоё Би бол мэдрэмжийг өглөө л дөө. сарны гэрэлт ингээл гоё голын урсгал донд хайртай хүнтэйгээ завэр зугаалж байгаа юм шиг ийм сайхан романтик байж ах хоёр одоо бол ажлаа дуусгаад гэртээ хараад унтан гэдэг юм ярьж байна. За зөв үнэхээр бас цаг орой болсон байна. 12 цаг 20 минут. Шинэ өдөр гарсан байна л. Тийм. За тэгээд үзэгчдээс маань олон асуултууд ирж байна. Тэгээд би нэг 3-4 асуултанд хариулт аваад бас нэвтрүүлгээ жаргая гэж бодож байна. Дуучин BX-тэй хамтарч дуулах тийм санал ирэх юм бол дуулах уу? Ялангуяа төгс төгөлдөр гэдэг дууг бол чи ингээд яг өөрийнхөө Мишель их шүү гэдэг нэг тийм онцлогтойгоор их гоё дуулаад байна. Тийм учраас хэрвээ ийм санал ирэх юм бол хэрхэн яаж хүлээж авах вэ гэж байна. Мэдээж маш их баярлалаа ах уу. Энэ миний том гарааны тийм бэлэг болсон юм гоё доо. Тэг мэдээж тийм санал ирэх юм бол мэдээж зөвшөөрлөхгүй ах уу. За дуучин BX сонсож байгаа бах тий. Тэгээ дараагийн асуулт болохоор Мишель маань үнэхээр тийм өвөрмөц гоё төрхтэй байх юм аа, европчууд төрхтэй байх юм аа. Тэгээд аав ээж хоёрын айл нэг нь бас гадаад хүн байдаг уу гэсэн ийм асуулт ирж байна л да. Тэгэл байх. Манай аав чих хүн байдаг. Чивэнкогийн Мишель Тийм гэдэг тий. Чивэнка. За энэ асуулт бол бүр маш их ирсэн. Тэгээд олон үзэгчд бас энэ дээр хариулт авсан бахаа гэж бодож байна. За тэгээд та нарын асуултыг ер нь бол анхаа хоёр ам уралдаал асуухыг хичээдэг шүү. Тэгэхгүй бол яг нэвтрүүлэг дуусны дараа бид хоёр ч загнуулдаг. Тэ асууч хаажтай ганц асуулт хичнээн асуулгад ингээ маш их загнуулдаг учраас аль болохоор асуухыг хичээдэг. Ингээ бүх үзэгчтэй сэтгэл ханамжтай байлгаад бүх та бүхний сонирхсан асуултуудыг асуулахаа сонсё гэсэн дуунуудыг хүргэсэн байх гэж бодож байна. За нэвтрүүлэг энэ хүрээд үнэхээр өндөрлөхгүй бол болохгүй нэ үзэгчтэй. Цаг хэдийнэ тэг 20 минут болсон байна. Та бүхэн минь ч гэсэн сайхан унтаж амар маргааш бол амралтын өдөр биш, ажлын өдөр байгаа. Мартаа байна. Мишельтэй бас уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Тэгээд залуу хүн байна. Түрүүн бас инх мөх маань 17 настай гэж байна. Мишель маань 17 настай гэж байна. Энэ залуучууд одоо байгаа энэ авьяасаа хөгжүүлээд энэ урлагийн ертөнцтэй юм эсвэл оюун ухааны салбарт хүч үзэх юм бол ямар дээд түвшинд өндөрлөгт байж их орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах вэ гэж бахархаж бас омгшиж суулаа. Бидэнтэй хамтдаа байсан олон үзэгчид дотроо ийм бодолт хийгээд бас өнөөдрийн нэвтрүүлгийг жаргаж байгаа болов уу гэж бодож байна. Ингээд City Night шинэ хөтөлбөрийн 4-р сарын 13-наас 14-нд шилжих шөнийн дугаар үгээр жаргаж байна. Тэгээд нийт үзэгчдээ бас 4-р сарын 14-ний өдрийн мэндийг хүргээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлүүлье. Баяртай. Бүгдээрээ сайхан амраарай. Маргааш ажлын өндөр амжилтыг эрч хүчийг маргааш биш өнөөдөр. Бүгд нь хүсье. Баяртай. Бид ч бас явлаа, харьлаа. Амраа. Хамгийн чанартай хайртай гэр бүлдээ Маяа Синья. Амин димэр баялаг хөх тарианы талах чихэр хувьцаат компани. Нүрөдлийн намттай